За сайн байцгаана уу их үзэгчдээ. За Байгалийн түүхийн музейн загас 2 нутагтан мөлхөж хариуцсан эзэмшлийн ажилтан Хосоо Ир байна. За өнөөдөр бол өөрийнхөө ажил мөрчлөгийг танилцуулах гэж байгаа их таатай байна. За загас 2 нутагтан мөлхөгчд нь бол за тусдаа бол салбар шинжилгээ ухаан байдаг. За тэгээд мөлхөгчдөөс бол хэлж ярив. За мөлхөгчд нь бол дэлхий дээр бол ойролцоогоор 4 ангид хамаардаг 6000 орчим зүйлийн бол мөлхөгчд байна. За үүнээс бол манай Монголын хувьд бол зөвхөн хайрсны багт баг хамаардаг. За гөрүүл могон салбар багийн нийт 22 орчим зүйлийн бол мөлхөгчд бол байдгаас за манай Байгалийн түүхийн музейн сан өмнөрт бол 90 орчим хувийн цуглуулгдан бол хадгалагдаж байдаг. За мөн дээрээс нь Монгол орны 2 нутагтан харьцангуй бол цөөхөн зүйлтэй. За цөөхөн зүйлтэй ч бол мөн манай сан өмнөрт бол нэг 80 орчим 80-90 орчим хувь бол байна. За төлөөллөөс нь бол дуртахад бол Монголд бол хамгийн өргөнд аргасан Монгол бах, за шивэр мэлхий, за тэгээд шивэр мэлхийгээс ахуулаад за нэг ховор эмзэг зүйлд бол хамаарах шивэр гүлмэр бол нойтон бэлтгэлээр бол хадгалагдаж байдаг. За загсны хувьд бол Монгол орны гол мөрөн нуур цөөрөмд дархсан загсны бол нэг 60 орчим хувь бол манай сан мөрт бол хадгалж байна. 3 давхрын одоо хэсэг үзүүлэлтийн хэсэг маань бол биологийн төрөл зүйлийн танхим загас 2 мөлхөгчийн хэсэг бөгөөд за нийт бол хадгалж байгаа сан өмөргийн бол 30 орчим хувийг бол яг энэст бол дэлгэн харуулсан байна. За Байгалийн түүхийн музейн одоо эрдэмчлэгийн ажилтан нь бол ерөнхийдөө бол онцлогтой. За юу гэдэг вэ? За гэх юм бол за тухайн өөрийнхөө хариуцсан одоо чиглэлээрээ бол гадаад болон дотоодын судалгаа шинжилгээний ажилдаа бол танилцах. За өөрийнхөө зэрэгцээгээр бол орчин үеийн музейн одоо чиг хандлага, үзүүлэлтийн дэглэлт, шинэлэг санааг бол эрэл хайгуул бол хийж байдаг. За хоёрт нь бол мэргэжлийн байгууллага, тэр дундаа бол шинжилгээ ухааны хүрээлэн, их сургуулиудтай бол хамтын ажиллагаа бол зайлшгүй хамтарч ажиллах шаардлага гардаг. Гуравт нь бол хамгийн чухал одоо ажил нь бол эзэмшилгээ бол хээрийн хайгуул судалгаа, за дата мэдээлэл цуглуулах, за тэгээд цуглуулга хийх байдаг. За цуглуулсан цуглуулгаа бол тодорхойлж, за боловсруулалт хийн, хаяг тайлбар хийж бол бүртгэл мэдээлэл сан мөрт бол хүлээж өгдөг. Ийм бол ажлууд хийдэг. За давхар бол хариуцсан чиглэлээр бол үзэсгэлэн гаргахад бол оролцдог. За эзэмшилний хурал залуу зохион байгуулах. За өөрийнхөө судалгааны чиглэлээр өгүүлэл бичиг, ихтгэл хэлэлцүүлэх, ном бүтээл төөрөх зэрэг одоо олон талын ур чадвар шаардсан ажил мэргэжил байдгаараа онцлог юм аа. Эцэст нь бол нотлохоон суурилсан үнэн бодит мэдлэг мэдээллээр бол үзэгч олон хүүхдүүд залуустаа бол Байгалийн түүхийн музейгээр дамжуулж байгалийн шинжилгээ ухааныг танин бүхэн боловсрол олгож байгаагаар бол баяртай байдаг.